За сайн бацгаана уу манайхаа. За өнөөдрийн хичээлээ хэдүүлээ энэ биеийг тамиржуулах дасгал гэж юу юм бэ? Тэгээ энэ биеийг тамиржуулах дасгал хийж байгаа үед бидний бие дотор ямар зүй тогтлууд юу болдог талаар шинжлэх ухааны талаас нь мэдээд авъя. За тэгэхээр биеийг тамиржуулах дасгал гэж ерөнхийдөө өөртөө ямар нэгэн стресс юм ачаал үүсэхгүйгээр өөртөө юм тааламжтай байдлаар өөрийнхөө байгаа газарт дасгал хөдөлгөөн, тохирсон дасгал хөдөлгөөнийг хийхийг ойлгож болно. Тэгээ энэ маань үргэлжлэх хугацааны хувьд бол нэг 15-аас 40 минутын хугацаатай хийж болж байгаа. Тэгэхээр нөгөө нэг юу гэдэг дасгал хөдөлгөөнийг хэн нэгнээр заалгаа шахуулаад ингэж ах шаардлага байхгүй. Өөрөөр би өөрөө яг өөртөө зориулаад ачаатыг харуулаад хийх юм ойлголт байна. За тэгэхээр хэдүүлээ эхний хөдөлгөөний дутагтаас урьдчилан сэргийлэх хичээлээр үзсэн байгаа. Бидний энэ бие маань байглаасаа хүн гэдэг амьтан учраас жигтгэн явах нэг хөдөлгөөний гений мэдээлэл байна. А нөгөөх нь огцом хөдлөд амрах ийм хоёр үндсэн ийм хөдөлгөөний талаарх юм гений мэдээлэл биднэрт агуулгаж яддаг байна. Тэг энийг хийж байгааг бид нэр эрүүл байдаг гэж ойлгож авсан. Тэгэхээр ерөнхийдөө биеийг тамиржуулах дасгал маань энэ хоёр дахь хөдөлгөөн буюу огцом хөдлөд амарсан ийм хөдөлгөөн төр суурж хийвэл их тохиромжтой байна. Тэгээ хэдүүлээ явцсан дасгалуудаа үзье яв. Тэгээ ерөнхийдөө өнөөдөр ингээд яг энэ байгалийн хөдөлгөөнд маань суурилсан энэ хийх дасгалуудыг гараад ирсэн. Энд юу гэсэн үг вэ гэхээр англи дээр товчилсон high intensity interval training гэсэн үгийн товчлол. А монголоор энийг орчуулах юм бол өндөр ийм эрчимтэй хурдны ийм дасгал гэсэн утгатай. Хийгээд амарна гэсэн. Энэ байгалийн хөдөлгөөнд суурилсан дасгал хөдөлгөөнүүд хэлж байгаа. За тэгээд биеийг тамиржуулахын дасгалыг хийснээр яг ямар ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл яг байгалийн дагуу бие хөдөлгөөнтэй цохимжийн юм хийгээд тэр хүн биеийн тамиртай болдог. Ядрахгүй. Нойр хоолндоо сайн бол. Наацх нь бидний амьдрал байж байгаа ажил хөдөлмөр ямар зэн юм хийж чад итгэвтэй. Ерөөс хэвэл байх юм ойлголт байна. Тийм учраас энэ альва дасгал хөдөлгөөнийг хийж байгааг яг цаад мөн чанарыг аваад үзэхээр энэ хөдлөнө гэдэг нь яг үндэ амьсгаатна гэж ойлголт байна. Тийм учраас хэдүүлээ ер нь энэ дасгал хөдөлгөөнд хийхдээ гадаа орчин аль болох юм хүчил төрөгчийн агуулмж юм өндөр газар гэвэл сайн байна гэж үздэг. Нэгдүгээрт нь хүчил төрөгчийн агуулмж өндөртэй газар гадаа орчин гэвэл сайн. Энэ яг ямар газрууд байна гэхээр энэ шинжлэх ухаанаараа судлаад тогтооцсон байна да. Нэгдүгээрт энэ ой мод гэж. Ялангуяа шилмүстэй гэж ярьдаг та ингээ өвд ногооноор байж байдаг. Ийм орчинд бол хүчил төрөгчийн агуулмж бусад газрын их өндөр байна. А нөгөө нэг газар нь юу вэ гэхээр яг манайх шиг энэ битээр одоо энд нүүж ирдэг юм ууштай ш. Нуур цөөр голын хэрэг дагуу юм чийлэг орчинд бас юм хүчит төрөгчийн агуулмж өндөр байдаг байна. Тийм учраас гадаа хийвэл зүгээрч үзээд байгаа гэдэг л. А нөгөө бас нэг асуудал нь юу вэ гэхээр агааржуулах сайтай орчинд хийвэл сайн. Тийм учраас та нар маань гэртээ дотор орчинд хийж байгаа үед цонхоо нэг дасгал хийгээсээ нэг 10 минутын өмнө болоо 15 минут цаг агаар оруулж байгаа тэрнийхээ доор юм хийж ивэл юм. Тэгээ дээр нь ингээд жим янз янзын зааланд очиж хийж байгаа тэр агааржуулалтын системээ сайн хар. Тийм орчинд юу үр дүнтэй байна шүү. За тэгээд ингээд бие тамиржуулаад ингээд хэвийн болоод ирлээ. Эний яг цаад яг нэгууранд юу вэ гэхээр ерөөсөө л биеийнхээ бохирдлыг бид нэр хадагчлуулах ийм үндсэн явууртай байна. Дасгал хийлээ. Амьсгалаа бид нэр хүчит төрөх сайн авах тусам зөрөөд биеийн бохирдлын нүүрс ижлэг амьсгалаар хуцаа гардаг. Нэгдэг. Хоёрдугаарт нь дасгал хийж байгаа үед хөлөрдөг. Тэгэхээр хөлсөөр бас биеийн бохирдол гарч байгаа. Тэгээд яг тогтмол ингээ өөрөө хин нэгнээр шахуулахгүйгээр ингээ хөдөлгөөний дутагдлаас гараад биеийг тамиржуулах ингээ тохирсон таадагдсан дасгалаа хийгээд тэр хүн өөр дурлалдаг. Хөдөлгөөн дурлаад ирдэг дасгал хийгээд. Тэгээд дурлаад ирэхээр аяндаа ингээ сайхан хөвшил тогтоод ирэхээр тогтмол дасгал хийгээд ирэхээр энэ өтгөнөөрөө бохирлоо гадагшуулах юм хийм болчих. 24 цагийн хугацаанд ялангуяа өглөө босоод орой унтах нь 16 цагийн хугацаанд хүн доотлон 1 тэгээд 3 удаа өдөртөө хоол идсэн тоогоор гадагшлуулж хэлдэг. Би хэвийн болоод ирэх. Ийм гайхалтай баг. Тийм учраас энэ биеийг тамиржуулах дасгалыг амьдралынхаа хэвшил болгох зүйтэй юм аа гэж үздэг. За бас нэг ярих асуудал юу гэхээр та нар маань энгийн артгалт хийж байгаа. Тэгээ ер нь бол харж байхад бол нөгөө нэг гений мэдээлэлээр өгөгдөд байгаа биднэрт байгаа хөдөлгөөн чинь ерөнхийдөө хүний бидний биеийг босоо байдал хийлгэх хөдөлгөөнүүд байна. Тийм учраас манай
сургалтын дасгал хөдөлгөөний ер нь дасгалууд дийлийнх нь юм босоо орлол хийж байгаа. Тийм үү? Тэр нь хийж байгаа бас нэг чухал ач холбогдол нь юу вэ гэхээр бидний шилбэний булчин дээр байгаа. Эрийн булчин гэж ярьдаг та. Энэ англи дээр calf muscle гэдэг. Энийг өөрөөр хэлбэл хоёр дахь зүрх гэж нэрлэдэг байгаа. Яагаад хоёр дахь зүрх гэж нэрлэж байна гэхээр ерөөсөө юм. Одоо энэ босоо орлоос бид нэг байнга хөдлөж алхаж байна гэдэг чинь зүрх цус шахдаг тийм ээ. Хамгийн хол очиж байгаа зүрх хөдөлгөөн үзүр байгаа. Тэгэхээр энийг буцаагаад ингэ шахах үүргийг үндсэндээ энэ булчин гүйцэтгэдэг байна. Тийм учраас энийг ч мөн шинжлэх ухаанаар тэр second heart хоёр дахь зүрх гэж нэрлэдэг. Хүн хөдлөхгүй хөгшөрнөө гэдэг нь хөл муудаад ирнэ гэдэг. Ерөөсөө энэ хөдөлгөөнд энэний ажиллагааг байхгүй болгож байгаа байхгүй. Тийм байна. Тэгэхээр хэдүүлээ яг энэ босоо байрлаас алхаад яг эндээ тохирсон дасгалууд хийгээд тэрээр энийг байнга ажиллахад оруулж байгаа. Өөрөөр хоёр дахь зүрхээ нэмээд өгөхөөр бид нар ч үндсэндээ яг хоёр зүрх ажлууд их эрүүл байх. Тийм ягууртай байгаа. За тэгээд та нар маань сургалт хийснээс хойш өглөө өлөн дээрээ хэдүүлээ дасгал хийгээд байгаа тийм ээ. Ингээ алхалт хийж байгаа. Тэгээд үе мөчөө хөдөлгсөн хөдөлгөөнөөс дутагдлаас гарах юм гараад тэгэхээр аяндаа ингээд ачаалыг тааруулаад ямар ч ачаал даахар болоод ирж байгаа. Тэг ялангуяа өглөө яг тэр өлөн дээр яагаад дасгал хийж байгаа. Тэрийг одоо энэ яг шинжлэх ухааны талаас нь докторд болж байгаа зүг тогтол энэ ханаа л да. Энэ яадаг вэ гэхээр бид нар чинь нөгөө хүн гэдэг амьтан учраас өдөрт нэг хоол идлээ. Энэ хоолноос авсан бүр эсийн төвшөнд очиж бидний биед очиж шин байна да. Энгийнээр тайлбарлав. Энэ маань яг байгалийнхаа хуулиар бидний биеийн дотор энэ булчингийн маасанд одоо шин буюу коллаген болж ингэж нөөцлөгддөг байна. Энэ яагаад нөөцлөгдөж чинь гэхээр нөгөө байгалийн хуулиар бид нар амьтан учраас өглөө усангуудаа шууд өглөөний бэлэн хоол хүн шиг иддэг амьтан байхгүй. Тийм ээ? Байгаль таргуу амьтан ялангуяа сүүн дижилтэй амьтгууд заашгүй хоол тижэл болгонд явдаг. Өглөө ихтүүлээл. Тэгэхээр тэрийгээ ингэж олт нь өөрт нь энергиор зарцуулах юм байгалийн хуулийн дагуу зохицолгоо багтдаг. Биднэрт яг адилхан бай. Тэгээ бид нар энэ эдсэн хоолноос шин болоод энэ нөөцлөгдсөн булчингийн маасанд байгаа энэ коллагеныг өглөө босоод агаарт ялангуяа хүчит хэрэг сайтай орчинд аваад явхаар энэ бүр 18 дахин энерги бол задардаг гэж бүр шинжлэх ухаанд тогтоосон. А энийг яг хийхгүй болохоор яадаг вэ гэхээр энэ булчинд одоо энэ өөхөн эсэнд өөх болоо нөөцлөгдөж эхэлдэг. Өглөө өлөн дээрээ дасгал хийлээ. Булчингийн мас шатлаа өөх үсэх боломжгүй гэсэн үг байна. Энгийн нэр хэлээ. Тийм учраас хэдүүлээ өглөө өлөн дээрээ агаартай очиж хийнэ гэдэг нь цаа зүүд багт ийм нэр юм байна. За тэгээ бас нэг гайхалтай юм энэ өглөө яг ялангуяа энэ огцом хөдлөөд амарсан ийм хэлбэрийн энэ хийт хэлбэрийн дасгал хийж байгаа үед хамгийн гайхалтай бас нэг бидний бие дотор явж байгаа юм юу гэхээр бидний энэ өнчин тархинаас энэ өсөлтийн даавар гэж юм ялгарч идэг. Human growth hormone гэдэг шүү дээ. Энэ яадаггүй гэхээр байгалийн яг энэ зүй тогтлоор бидний биеийн дотор ерөнхийдөө 30 нас хүртэл энэ өөр ялгарч идэг байна. Тийм учраас юу гэдэг. Одоо бидний үзэж байгаа энэ амьдралын буруу хөвштэй холбоотойгоо буруу хооллоод нойр алдаад ингээд явж байгаа хэмнэл маань 20 хэд наснд анзаарагддаг. Яагаад гэхээр энэ маань зохицуулаад байдаг байна. Тэр тэнцвэрийг бариад идэх гэсэн энгийн. Тэгээ ерөнхийдөө ингээд олон жилийн хөвшил ингээд яваад алдагдаад ирэхээр нэг 40 гараад нөгөөд чи илэрдэг. Гинт хавдартай болдог. Гинт ийм сахар шийдэж илэрдэг тий. Тэгэхээр өнөөдрийн бидний амьдарч байгаа ялангуяа хөдөлгөөний дотор нэрвдэг болсон үед энэ нас бүр залуучдсан. 35. Бүр 20 эдээ залуучууд хүртэл ерөнхийдөө хөдөлгөөний энэ эрүүл мэндтэй холбоотойгоор хөвшилтэйгээ холбоотойгоор өвчлөд эхэлж байгаа. Өвчин ил гарч эхэлж байгаа. Тэгэхээр өглөөдөө өлөн дээрээ ялангуяа юм хийт хэлбэрийн дасгал хийж байгаа үед энэ маань 30-аас хойш наснд бүр өөр механикаар үүсгэж хүнийг залуу удаан хөшрүүлж болдог. Залуу байлгаж удаан хөшрүүлж юм гайхалтай юм байна. Нэг ач холбогдол бас юм. За дараагийн бас нэг ач холбогдол нь юу вэ гэхээр ялангуяа саяны энэ хоёр дахь хөдөлгөөн шүү дээ. Бидний одоо нэг байгалийн те та нар маань ойлгосон. Бидний бие маань 30 их найд эсээс бүтдэг. Тэг бүр нарийсгаад ингээд жижигхэн болохоор юм бичил орчинд одоо 30 их найд эсийг одоо энэ байл те нэг эс гэж явдгад эс маа дотороо бичил бүтцтэй. Цаашаа яваад дотор нь бүр юм жижигхэн эс бүр бичил орчинд юм хоромсон болдог. Тийм ээ. Тэгээ хоромсон нь яадаг вэ? Хоромсон дотор байгаа телмор гэж та нар зарим нь сонссон баг. Хуучин сууж байсан мэднэ. Энэ телмор гэж бүр жижиг орчинд байгаа энэ бичил зүйлд байгаа телмор бидний хэр амьдрах
хэр удаан амьдарч наслах, хэр удаан наслах, өндөр наслах гэдгийг шийдэж идэг зүйл. Тэгэхээр энэ нөгөө байгалийн хууль нь алдагдаад энэ хөдөлгөөн байхгүй ингээд ирэхээр энэ хурдан явагдана л гэсэн. А яг энэ зөв амьдралын хөвшил энэ ялангуяа бидний энэ одоо энэ ярьж байгаа энэ дасгал хийгээ тэр дундаа энэ хийт хэлбэрийн дасгал хийж байгаад энэ телморын богсох хугацааг удаашруулдаг. Бүр сүүлийн шинжлэх ухааны судалгаагаар удраашуулт энийг бүр сунгаж уртсгаж болт юм байна. Өөрөөр хэлбэл ийм яг хэлбэрийн дасгал, хийт хэлбэрийн дасгал тогтмол ингээ хийж байгаа үед хүн урт насч болох юм байна гэдэг тогтоохдаг хэлсэн. Тэр ийм нарийн зүү тогтолтой гайхамшигтай дасгал хийгээд зүгээр өглөө осоо хийж байгаа ийм гайхалтай бидний биеийн дотор явж идэг байна. Явж идэг. За тэгэхээр биеийг тамиржуулах дасгал дээр ерөнхийдөө та нар маань ямар дасгалыг хийж болно? Үндсэн зарчим буюу энэ дүрм нь юу вэ гэхээр 1 минут асар хурдтай дээд хурдаараа хөдлөөд 3 минут удаан хэвийн баях маягаар буцаад хийх маяг 1 минут хийх маягаар явагддаг. Тэгээ нэг амьсгаад авцаад ингээ нэг цус хамтдагдаг гэдэг. Тийм хөдөлгөөр хийхийг хэлээд байгаа. Тэгээ эхний ээлжинд яах вэ гэхээр 1 минут шаардлагагүй. 15 секунд хүчтэй огцом хөдлөөд нэг 45 секунд жоохон зуух явж байгаа эргэж хийх маягаар нэгээс 2-оос 3 оролт хийгээд тасах хэрэгтэй. Тэгээ энэ хэлбэрийн энэ хийт хэлбэрийн энгийн дасгалуудыг та нартай маргаашнаас эхлээд дасгалаар харуулъя юу. Тэгээ хийт дасгалыг тусдаа дасгал байх. Өөрөөсөө бүх хэлбэрийн бүх дасгалыг яг энэ хийт хэлбэрт оруулаад биеийг тамиржуулах дасгал болгож хийж болж байгаа. За ерөнхийдөө юм байна. Онлайн хувьд ийм зүү тогтын тайлбарлал ийм гайхалтай юм байна. Тэгэхээр та яах вэ гэхээр яг хичээлээ үзэж байгаа өдөр тутам хамиг хийгээл хөвшүүлээл хөдөлгөөрөө дутагдлаа өөрөө ингээд шийдээд үе мөчөө тогтмол хөдөлгөөр халаагаад ингээ алхалт хийж байгаа би чинь тасаад ирсэн байна. Тэгээ нэг анхааруулж хэлэх юм юу вэ гэхээр ялангуяа хийт хэлбэрийн дасгалт хийх гэж байгаа өмнө заавал тэр үе мөчөө хөдлөсөн бие халаас дасгалт хийх гэж байдаг. Тэгээ хийж байгаа залгуулаа. Алхахтаа урд хийт хэлбэрт оруулах. За юм байдаг маргаашнаас практик маягаар сая хийснээр та бүдтэй дасгал хийгээд үзүүл явъя. За маргааш хүртэл баярлалаа.